Хатанд найдна. За. За 3 дахь бүтээгдэхүүнийг дахин нэг өндөрлөх боломжтой болгоё тэхүү. Чамайг нэр үнэ харж үзчихэж ш. Асууж. За 3 нь ус. Юу ч өнөртгөх байсан те. За. 4. Мөн жүүс юм даа. Юуны жүүс юм? Олон жимс. За олон жимсийн жүүс, оранжны жүүс, янз янзын жүүс юм те. За наа чин 5. Энэ виски юм. За. За одоо 7-ыг л өнөрлөх хэвээр сүүлийнх. За. Найрах байна. Юу ч өнөрдөхгүй байсан чи ярих болцсон уу? Би ерөөсөө өмнө жоох ингэдэггүй байцлаа. Тэгсэн чинь өмнөр нь нэг дэшээ явж өгөхгүйсэн. За одоо шүүгчдийн зөв хариултыг сонсё. Хэрэг алдав тий. Нилийн одоо их хянаар үзэж штэ нөхөр бол. Тэс хянаар тэгээд боломж олгож өгч байгаа. Тийм их боломж олгож өгч. Харин айгүй сэгээ байна л да. Ийм боломж гарсан ч гэсэн тэрийг ашиглаж чадахгүй. Тийм нэг сайн ашиглаж чадсан гэж. Хоёрыг л зөв хариулсан. Тэгэхээр чин тий. Нилийн алдчихлаа штэ зүгээр. Зүгээр. Үнэрлээд одоо бүтээгдэхүүнийг таних хэрэг хэцүү. Уг нь болохоор л байна л да. Гэтэ би нэг тагийн ерөөс огт онгойлгосон бүр. Сүүлийг нь хэдий жоох онгойлгохоор хавдгаарч арх хүртэл мөрчиж шин. Нээжлэх хүү гэж одоо. Яг өөрт харагдахгүй байх юм бол нилээсээ онгойлгож болно шүү дээ. Тэгж болж чинь. За амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн ганц эмэгтэй оролцогч байгаа. Бартендер реалити шоуны ганц эмэгтэй оролцогчийг би урьж байна. За эмэгтэй хүн бол хэр хүнийг бодвол арай үнэрлэх чадвар гайгүй байх гэж бодчих шүү дээ. Гайгүй юу. За тэгэх юм бол шүү дээ энэ 8 бүтээгдэхүүн дандаа коктейлэнд ордог бүтээгдэхүүнүүд байгаа. Холцсон юм байхгүй дандаа дан бүтээгдэхүүнүүд байгаа. Үнэрлээд яг ямар бүтээгдэхүүн байна вэ гэдгийг нэрлэх ёстой. Тэгэхээр би чамд 4-өөс эхлээд ингэж яваад дараа нь 5-аас эхлээд ингэж үнэрлэх гэж бодож байна. Болж байна уу? За 4-өөс эхлэе. 4 маань ямар бүтээгдэхүүн байна вэ? За 4 юу вэ? Мэдгүй байна уу? За мэдгүй байж болдгоо яах вэ? Буудснаас мэдгүй гэсэн зөв шүү дээ, тий? За 3 юу вэ? Ямар ликор юм? За 2. Боосын юутай? Боос гэд коктейлнүүд юм? Юутай нэлээ? Нэг юм шүү дээ. 2 уу? За. За 1 юу вэ? Кофетэй чикор гэж байна. За. За 5-аас явна. Виски л. Үгүй юу? Текила. Текила. За дараагийнх нь 6. Шар цав ээжчихв эсвэл халуу юм уу? Надаас асуугаад яах вэ? Чи шүүгч нэртгэл л дээ. За 7 дахь нь юу вэ? Цагаан. 8 дахь хамгийн сүүлийн бүтээгдэхүүн. Хүйн чихэн халуу. За баярлаа. Оюун суудаа цааш тэмцээнд амжилт хүсье. За. Хичээгээрээ. За манай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дараагийн оролцогчийг өрье. За бүрэмсэрэн ер нь сөрчиг үнэрлээд хэр таньдаг вэ? Одоо яг үнэтэй сөрчгийг ер нь мэдэх үү? Ганц хоёроос нь гадарлана. Хямдхан сөрчгийг явсан амтахгүй. Ахаа тэгэл муухай хямдхан сөрчиг чинь тэгэл ер нь муухай үнэртэй. Тэгэл мэдчихвэл үүдээ гэж. За тэгвэл байна шүү дээ. Энд коктейлэнд ордог бүтээгдэхүүнийг чи үнэрлэх мэдрэмжээ ашиглаад ямар бүтээгдэхүүн байна вэ гэдгийг хэлнэ. За бүрэмсрээ 8 дахаас эхлэе. За үнэрлээд харж болохгүй шүү. Харах юм бол шүүгч нар одоо харж байгаа. Ард түмэн харж байгаа. Ямар бүтээгдэхүүн байна? Нэг Grand Marnier гэдэг ликор байдаг шүү дээ. Тэр л юм шүү. За. Юу вэ? Энэ водка. Яа. Тагаар хөн гэж үзэж байгаа юм уу? За.
6 дахь бүтээгдэхүүн юу вэ? Энэ Grand Marnier. Энэ болохоор Calval гэх юм. За. Солигдчихлоо тий. За 5 дахь бүтээгдэхүүн юу вэ? Наач агай Grand Marnier болчихоогүй юу? Тийм үү? За хэд үлээ наач 5 уу? За. За дөрөвдөх нь юу вэ? Бэлис юм уу? За. За 3 дахь бүтээгдэхүүнийг хэлье. Марсчиног ликор гэдэг шүү дээ. Тэгтэл айлхан. 3 уу? За. Мөн үү? За тэгэл тогтчих. За тэгээд огтчих гэж байна. За 2 юу вэ? Энэ coconut-тай Malibu юм байна. За 2 уу? За нэгдэх нь хамгийн сүүлийнх. Тэрэгж гинөө. Нэг л таньдаг үнэр байгаад нь. Мань томдгийн дүнэр байх нь байна тэгээд. За хэлий сүүлийнхаа. Энэ ямарсан ликор антай ямар ликор вэ? За энэ бол орчихгүй. Энэ одоо манай шүүгчдийн өнөөдрийн даалгавар бол ерөнхийдөө бол хэцүү даалгавар байна гэж би бас өвдөө үзэж байна. Хоёрдугаар даалгаврын хувьд дээрэс нь мөн одоо ингээд 8 юмыг ингээд цууруулаад үнэрлчихлээр бас тий. Тэрнээс ингээд үнэрлж байгаа нэг хэсэг байж байгаа дахиад үнэрлэх юм бол бас ондоо байж болох юм тий. Тэгэхээр бас энэ даалгавраар нэлээд хүн даалгавар байсан тийм үү? Хүрсрээ. Тэр нь бол үнэрлэх чадвараар энэ бүтээгдэхүүн таних тал ер нь л явдалтай юм байна да тий. Явдалтай яв. За баярлалаа амжилт хүсье. За Бартендер реалити шоуны 2 дугаар даалгавар маш амжилттай өндөрлөлөө. Тэгээд ер нь саяны даалгаврын талаараас оролцогчдоос сэтгэлийн сонсон ер нь ямар шүү даалгавар байсан бэ? За бүрэмсрэнгийн тал дээр. За миний тал дээр бол зүйл юм байна те. Алуун юм өндөртгөр. Сүлдө халаал тал. Сүлдө бүр цагаан эрхийг ч үнэрлээд мэдхээ болж илээ зарим хүмүүс бол тий. Тэр цагаан эрх Арам хоёрыг жах хэлцглаа та. Тэр нэг жаахан тэрвэр сүлдө тэр Grand Marnier нэр орж тарж үү. Хорончтой юу гэдэг тоглолцсон. Тэрээс алаа. Ер нь бүгдийн яг төгс одоо мэджсэн хүн бол яг гарсангүй саяны даалгавар байв тий. Яг хөө гэхдээ үнэрлээд мэднэ гэдэг бол хэцүүлтэй тий. Яг хөө хараад бол тэгээ үнэрлэсний дараа бол бас шал ондоо юм ярина штэ тий. За ямар ч хэлсэн Бартендер реалити шоунд оролцож байгаа нийт бартендеруудаа маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилж байна. Том утгагүй тэгээд одоо шүүгчд маань дараагийн нэвтрүүлгээс бол хасагдах журмаар явагдана гэдгийг бол мэдж байгаа. Тийм учраас бас нэвтрүүлэгтээ идэвхтэй оролцоорой. Тэгээд цаг заваа зарцуулаад бас ирж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Бид бүхэн одоо бас зураг авах боломж олцоогоор хангаж байгаа ийм сайхан VIP өрөөтэй өмнө сайхан 5 дугтай тансаг орчинтай Premiership Sport Pub-ийн хамт олонд бас баярлалаа илэрхийлье. Мөн манай нэвтрүүлгийн ивент дээр ажиллаж байгаа Elman Horster хэмээх маш гоё жүүс байгаа. Энэ жүүсийг бол бид нар бүгдээрээ ингээд сайхан уугаад амтын одоо бишрээ сууж ин сайхан жүүсээр бидэртэй хамтран ажилласан маш их баярлалаа. Ингээд шилдэг бартендер болохоо харуулахаар оролцож байгаа нийт 8 оролцогчтой цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсье. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Баяртай. Okay.